Энэ бол зүгээр түүний хараг хаах гэсэн сатууртай байлаа. Ингээд тэрээр зориг шалуудан дахин хэдхэн секунд тэсгээр шийдэв. Ердөө 2 секунд үлдлээ. Тэрхүү аврах царцаа түүнийг нийт дарахыг оролдоход Рондо болтож өсрөв. Гэвч харамсалтай нь сүмэн түүний хоолойг ардаас нь боож орхив. Түүнийг зүгтэх гэж оролдохоос өмнө тэрээр хоолойг нь улаан лоо шиг бэцэлж хаасайг үцэсэж жүжив. Мөн хог үйлчлийнхээ уршихаар тэрээр нэг болон ихэнх цэргээ аж хэдийн алдчихжээ. Хамгийн том цагт нь буушгин бүтлгүүцнээс болж түүний тэнгэрийг тусын эсэс 5 болж огцон буруу. Хэрв тэр хугацаанд бууж амтсан бол дөнгөж долоо ушхасан. Дараа нь Крампус түүнтэй холбогдсон бөгөөд талааны үр дүн сэтгэл дундуур байгаа нэрт байв. Тэрээр түшнийг нь асуухад эмэгтэй огт сандарсангүй. Долоо хിവэрэ байгаа гэж бодол хийв. Гэвч Крампус үүнийг маш том гарц гэж үзэж байсан тул санаа нь засаар байлаа. Энэ нь Рондог сандархуу учир нь 2 оноо алдахыг ингэж тамд үзэж байгаа бол 4 оноо алдсныг нь мэдвэл явах гэхээс тэр хайж байлаа. Ямар ч тач Крампус долоодогоор төвсөнтэй байж татаад хэрэгээ зүй 9 сар удирдах чадахгүй гэж үзв. Ронда бүх зүйл хяналтад байгаа хэмээн Крампусыг тайвшруулахыг хичээв. Гэвч бодит байдал дээр тэнгэрлэггээ хамсгаар хамгаалагддаг. Жимсний цэцэрлэггүй сөрвөл тэр юу ч хийж чадахгүй болно. Энэ нь түүний дагалдагчдын сэсэг бишрэлийг улам бүр бууруулах байв. Үүн дээр нэмэхээр түүний дээд хамбалаа мөвийн өхөж байдлыг улам дордуулжээ. Ронда сатарсууд давтлахаар биштгэж байгаа эсхийг асуухад Крампус үнийг батлав. Эжэлтэр тэдний хуурсныг мэдсэнээс хойш түүний арми хурдтай хүчиж ирсэн байна. Түүний морин цэргүүд 2 өдөр хагасын дараа ирэх ёстой. Автомат жуулчдын цай задаагаар хоосондоо хастай тул түүнийг эзлэхэд тийм ч хэцүү биш байх болно. Баталгаажуулахын тулд Ронда гөрүүл хүмүүсийн гош хүчийг 2 өдөр хагас сааталхаж хангалттай юу гэж асуув. Крампус үүнийг зөвшөөрч Нибула талаан цэсүү бишрэлээ ашигласан тул цайцаа хамгаалахаар цэргээ авч буцна гэж үзв. Энэ мэдээ Рондгийн санааг зовоо. Учир нь өөрийн зүйлд анхаарч хандуулах хэцүү байх болно. Үлдсэн морин цэргүүдтэйгээ партизаны дан хийвэл 2 өдөр тэсэж чадахч. Нөхцөл байдлын үннийг Крампус хийж хүү гэдэгтээ эргэжтэй. Төгсгөлд нь тэр хийхгүй байхаар шийджээ. Учир нь өөрөө өнөөхөн бол түүнийгч бас цуг татна гэж бодов. Дараа өдөр нь Крампус түнлүү холбогдож гөрөөл хүмүүс түнлүү тавшиж байгааг хэлээд тэдний саатуулахтаа сураа яасан бэ хэмээн асуув. Тэднийг тогтоох Йонорд морин цэрэг хангалтгүй байсан тул тэрээр даасгараа биелүүлж чадаагүй бид мэднэ. Гэвч хамгийн том асуудал нь Эжэлтраас гисэн буруу мэдээлэл байлаа. Анхны төлөвлөгөөгөөр Тулаан Хүкрийн ашигтай газар нутаг дээр болох ёстой байв. Гэвч Тулаан хүлээж байснаас хэдэн өдрийн өмнө болсон тул ямар ч шалгахгүй. Даваа талгүй газар толцохоос өөр аргагүй хүрсэн юм. Крампус яригдл ойртож байгаа гадарлан ижид бухимдэж байлаа. Хамгаалах холигтой цай заахгүй тул тэрээр цэргээ эргүүлж нийслэл тухайн байгуулахаас өөр аргагүй болов. Харин Ронда тэднийг маш том аюулд орсныг мэдж байлаа. Крампус ердөө 800 сатраар 17 мянган гөрүүл хүнтэй яаж тосбохыг тэр төсөөлж чадахгүй байв. Үүндээ нэмэгдээд аврах царцаа сарайц бол яг л алхдаг бүсрэлтийн зэсэн байв. Крампустай хийсэн холбоо нодоогоор хിവэр байгаач тэр үнийг удаан үргэлж ингэж гисэнгүү. Үнэн дээр тэрээр аль хэдийн талаас алхахаар төлөвлөж гисэн байлаа. Тэрээр Wisdom-тай холбоотой болох талаар бодож байв. Тэрээр ширүүн аштайч гэсэн зовигтой бөгөөд урт хугацаанд илүү найдвартай холбоотой байж магадгүй юм. Дараа нь Крампус түүнээс төсрөнж хүсэж бүслэж гихрэхэд Нибулагийн цэргүүд лөө 2 талаас нь товтлох нь маш үр дүнтэйг. Тэрээр тодорхой шалтгааны улмаас үнээс зогтож автоматжуулалтын цай зэрэг давтлахыг санал болгосон ч Крампус түүнийг амжиж чадахгүй гэдгийг хэлв. Ингээд тэрээр дуртай дургүй түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрөв. Автоматжуулалтын цай зохиосон байгаа тул Крампус түүний санаа богт буруу биш гэж үзв. Тиймээс тэрээр шин төлөвлөгөө санал болгов. Түүний морин цэргүүд цайц руу явж харин явган цэргүүд нь түүнийг дэмжих боломжтой байв. Тэд цэргээ 200 морин цэрэг 300 явган цэрэг болгон хуваахаар болов. Дайны талбарт дайснууд 400-аар цөрсөн тул тэд 90,300 өрсөлд хүчтэй нөр тална. Өөрийн 800 сатараас түүний 300 линэртэйгэр гөрүүл хүмүүсийн эсрэг тисэж бүр ялалт байгуул чадна гэж Крампус итгэж байлаа. Гэвч Рондогийн царайг харахад энэ төлөвлөгөө Крампусын хүссэнээр болохгүй тодорхой байв. Өөрийнх нь орооцолцсон худал хуурмын тор түүнийг харчиж ирсэн бөгөөд тэр яаж харахаа мэдэхгүй байлаа. Тэрээр Нибулагийн бүтээж босох аврах царцааг аж хэдийн устгацсан гэж түүнд худал хэлсэн байжээ. Хэрэг тэр үннийг мэдвэл түүнтэй холбоотой болох ямар ч боломжгүй болно гэдгийг тэр мэдж байв. Ингээд тэрээр дахин худал хэлгээ шууд шийдэв. Яг энэ үед Крампус Нибулагаас шимнээ дуудлага ирлээ. Ронда дуудлагаас татгалзахыг хэлсэн ч Крампус манай залуутай холбоо тогтоож орхив. Нибула яриагаа тэднийг эцэст нь бууж өгөхөөр шийдсэн гэж асууж эхлэв. Мэдээж Нибулагийн дууны өнгөнд их зан Крампусын дөрвийг хөргөв. Тэрээр ганц цалиндаа битгий саг хэмээн сануулж ерөнхий нөхцөл байдал тэдний талд хിവэр байгааг хэлв. Юу болоод байгааг сүмэн тэр дороо гадарсав. Сандарч хөлөрсөн Рондгийн царайг хараад түүний бүх хэрэгцээ арилж тэрээр өөрийн ирэхгүй инээд алдав. Крампус өөрийн холбоотондоо хууртагдж байгааг бодох нь түүнд инээдтэй барьж чадхааргүй дэндүү хөвчөнтэй байлаа. Энэ хооронд Крампус улам бүр төвчээр алдаж Нибула түүнийг өдийг хүртэл чинээс автоблок хийсэн байсан бухимсаар байв. Гэтэл эцэст нь холбогдоход Нибула зөвхөн багталтайгаар доолн тохорхож байлаа. Сөнөө хинэгч гондох гээгүй химэн товчхон уушлал хүсв. Гэсэн хэдий ч Крампус бууж өгөх эсвэл яригдах тухай бодлыг ч тууштай нэцээ. Энэ нь Говшин ясан малхай дорх сүмүүний зарчийн нэмэлтийг улам
бүр тодорхойлов. Тэрээр өөр юу ч хийдэггүй дуудлагыг таслав. Крампус тэр залууг юу бодож байгааг ойлгохгүй байх хэмээн үгсч. Үнэхээр бухимдсан харагдав. Рондч бас анханасаа Небулагийн дуудлагыг авахгүй байхыг зөвлөсний шалтгаан нь энэ гэдгийг түүнд сануулв. Дараа нь түүний толгойд нэгэн төвшөртэй бодол орж ирэхэд тэр улам бүр сандрав. Хэрэг сүмэн түүнийг худалд хийснийг мэдсэн бол яах вэ? Тэрээр хурдхан шиг шалтгааг олж Крампус цэргүүдээ шалгах хэрэгтэй гэж хэлээд уцаа тасчин. Сүмэн рүү шивнээ дуудлагын шигээ. Энэ хооронд сүмэн сууждаа товлон. Ажичтай хянаж би бас шиг бүх зүйлийг нүдэн дээрээ харцсав. Тэгтэж гинт түүний дэлгэцээр рондогоос ирэх спам мэдүүлүүд ар араасаа зурв. Хүсэлт бүр ар араасаа дараалан урж ирж байлаа. Сүмэнд түүний хүсчдээс татгалзах шалтгаан байхгүй тул шууд зөвшөөрөв. Дуудлан холбогдох мөчид рондоо дижитал цанхнаас бараар сэсрэн гарч ирээд ямар ч шалтгаангүйгээр түүнийг шууд цаган чигсв. Сүмэн тайван байхыг хичээн түүнд тайвширхыг хэлв. Тэр түүнийг ингэж их уурлах шаардлага байхгүй гэдгийг тэр хэлв. Харин ч хоёр талаасаа дайруулах гэж байгаа өрөөр хамгийн их бухимдаж байна гэвч рондо чавчхаа цагсаансангүй. Түүний дими ярианаас зархсан сүм гүн дуудлагыг нь тасхаа шийдэв. Тэр түүний эхнэр биш тул энэ дарамжлалыг төвчих ашгүй байлаа. Ингээд тэр уцаа тасалж түүнийг уурандаа буцахад хүргэв. Гэвч рондо тэр дорой буцаж залхан уцаа ингэж тасаллаа хэмээн илүү чангаар хашигчив. Тэр өөрийг нь найз шигээ үзэхгүй байхыг сануулад яг юу хүсэж байгааг нь шаардсан асуув. Харин сүм түүнийг үрсээр байх зөөр цаашид ярьцах хүсэлгүй байлаа. Рондо дургуцлаа арай гэж даран гүнзгий амьсгаа аваад Крампус бууж өгөөгүй хаг яагаад уцаа тасалсныг айдухан асуув. Сүм бүн хариуд нь Крампусыг буусгаж аваад 5 тоглогчоор одоохондоо дайрахгүй байх тохиолдолд хүрхэн анхны төзөвлөгөөтэй байснаа тайлбарлав. Гэвч нөхцөл байдлыг харуул Крампус рондо хоёрын үлсийг хоёуланг нь сөрөж эзлэх нь арай илүү ажил болох ч илүү үр дүнтэй гэж шийджээ. Гэвч рондо одоогийн соёл иргэн ширийн төвшин түнд бүх хижээ хамгаалах хангалттай хүн ам байхгүй гэж сэрв. Яг энэ үед сүм өөрийн стратеgiа товчин танилцуулав. Тэр сатарсан газрыг өөртөө авч Йонертийн нутууд эсхрийг бүсэд 3 тоглогчид хувааж өгөхөөр төсөөлж байв. Тэднийг толдохгүйгээр үнгүй газар авахтаа баяртай байх болно гэдэгт тэр итгэвчтэй байлаа. Гэрч хэрэг тэдний соёл иргэн ширийн газрыг авахыг оролдвол Крампус тэр хоёр зүгээр соохгүй гэж рондо сэрвэждэв. Гэвч сүм үнийг аш хэдийн тооцсон байлаа. Төсөвлөгөөнд нь ямар ч саад гарахгүй тул тэр Крампус рондо хоёрыг амьд үлдэх боддоггүй байв. Үнээс бол рондо их сандарч эхлэв. Тэр түүнээс энэ нь ямар нэгэн сүрдүүлэггүй гэж асуулаа. Харин сүм гүн 50 байж тэднийг устгах нь ертөөл түнд байгаа сонголтуудын нэг гэдгийг тодорхой болгов. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж өгөх боломжгүй ухаарсан рондо боож өгөв. Тэр амийг нь үлдээсний хариуд юу хүсэж байгааг нь асуув. Сүм нэрэлцэлбэгээр Леонер сатараас болон тороцоодын тухайд дэжгэрэнгүй мэдээллийг шаардав. Тэр Крампустай холбоотон тул сатарсын талаар хэлж чадах ч Вистомтой холбоогүй. Түл Кросслуудын талаар мэдэхгүй байв. Харин манай хүн түнд Вистомтой холбоотон болж мэдээлэл олж ирэх хэрэгтэй шууд тулгын хэлв. Үүнийг яаж хийхин түнд огт хамаагүй байлаа. Мэдээж хин нэгний төлөө давхар тагнуулж хийхийг хүсээгүй тул бүсгүй орлоо. Тэрээр бухимдсандаа дэлгэцээ цохиж дими зүйл хашгирч ирсэн ч манай хүн түүнийг үл тоолоо. Крампустай хийсэн холбоо удаан үргэлжлэхгүй бөгөөд энэ дайралт Крампуст хүн цохилт болж түүний сүүлчийн арим унахыг тэр санаалав. Хэрэг тэр Крампуст тулааны одоогийн байдлыг хэлбэл ямар үр дагавар харахыг хийж сэрдүүлв. Тэр аш хэдийн худал хийсэн тул бүсэд 4 тоглогчтой хийсэн холбоогоо алдаж 5 дахь түвшиндээ ганцаараа өжрөх байлаа. Түүний царай урандаа барайж хамтран ажиллахаас татгалзсан тэхэн мөрсөв. Дуудлага дууссаны дараа тэрээр сунгаа энэ хэцүү байдлаас гарах арга замыг бодож эхлэв. Тэр өөрийн Ленер арт төмөлдөгөө харав. Зарим нь санаа амар амьдарч байхад, зарим нь хэнийг ч битэлгүйгээр дайн тулааны зогсоож өгөхийг гон залбирч байлаа. Гэвч түүний царайнаас харахад тэр эдгээр залбиралд хариулж чадах хэсэгтээ ирждэж өөр сонгогдгүй болсон тэрний бүштэй холбогдоход манай хүн үнийг хүжээжсэн мэт ч юмлцав. Тэр түүнийг бодож дууссан үг гэж асуухад бүсгүүдэр гүйтсэн ч тийм гэж хариулав. Гэвч манай хүн зартай энэ сэглэлээ нөө сатараас болон Леонеродын талаах мэдээлжээс ихшээ шийдэв. Үүний дараа холбоотны усудтай хийсэн талаанд дуусаж Крампус Небулагийн гал тасах саналыг ойлгоход хэцүү байсан ч рондо түүнийг ятгах чадсанаар найрамжаар төгсөв. Энэ хооронд автоматжуулалтын цайзад бид Хайкүний цовлог царайтай таарав. Тэрээр үндэстэн бүрийн төзөөлөгчид оролцсон хурж зохион байгуулж хөдөлтөчдийн холбоо агуулгах санал дэвшүүлж байв. Дөрвөн дугуйд хийхэд туршлагатай хөдөлтөчдийн тусламж хэрэгтэй байсан бөгөөд үгээр дамжуулан бүгд ташиг хүртсэнийг итгэж санаалав. Тиймээс эдгээр уулзалтыг цаашид өргөжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мэдээлэл салжилж мөн өсөхөөс өмнө нөөцөө урьдчилан авч холбоотнууд хоорондоо татваргүй хөдөлтөй хийх нь хинт ч ашигтай гэж тэр үзв. Нэрийг нь мартсан цагаан өстэй залуу ус орондоо хоройтой бараар нууцаараа ирчих боломжтой гэнэ хэлв. Тэд тэтгэр зүйлсийг өрчлөн цөвлөөлж үнэн өссөний дараа цааш нь дамжин зарчлах байлаа. Бүр зарим бараа бүтээгдэхүүнийг бүхээр нь хөдөлж аваад үнийг нь дураараа хянахан зөөгүй. Харин троллын төлөөлөгч нэгэн чухал асуудыг тавив. Тэд өөр бүс нутгийн өөр төрөл зүйл учраас урт хугацаанд бие биедээ хэрхэн итгэж болох вэ гэв. Үүний хариуд хайкинг итгэгчдийн үндэс болгон нэг бурханд итгэх ганц л арга байгааг санаалав. Мэдээж өөрийн бурханд итгэх сэсэг бишрэлээ орхихгүй тул тролл үүнийг санархсангүй. Тэр харин өөрөө бурхнаа орхиод тэдэнтэй нэгдэж болохгүй юм уу гэж сүрэн асуув. Энэ үед хайкин шаа гаргаж ирээд бүх зүйлийг шооны шийдэлээр шийдэхээ шийджээ. Дүрм нь маш энгийн байв. Шаагоор хамгийн өндөр тоо буулгасан хүний
тэрийг бурхан тэтгэд бүгд итгэх ёстой ажээ. Шоны шийдэлт хэрхэн дуусныг бид бүгд мэдэх бөгөөд системийн цонхч бүх хэрэгцээг ажиллаж өгөв. Хайны удирдлагаар 5 дахь дугуй нэртэй хотолцоочдын холбоо цэнхэр шавжин бурханы гол шигтэнэ болгон албан эсэд байгуулагдсан. Энэхүү холбоо нь хар цахын 8 монополь үнэт тохирох зэргийг хөнгөлчилж оролцогч бүрт ашиг авч ирж байв. Нууц хотолтооны холбоо олсноор тэд одоо ямар ч татваргүйгээр их хэмжээний ашиг олох боломжтой болсон юм. Энэ төрлийн нууц байгууллагад арай ихт байгаа гэсэн хүн бодсон ч үүнийг аш хэдийн хүлээж байв. Хайкун өөрийн ч төрийн шин чанарын магадгүй ашиглан үүнийг хэрхэн хийснийг хараад тэрээр биширчээ. Тэр энэ удаад үнэхээр өөрийгөө давж чадсан. Дайн дууссан тул хэсэг хугацаанд хүн бүр өөрийн орондоо анхаарсаа хандуулж болсон үйл явцуудыг шийдвэрлэх цаг ирв. Энэ нь хэсэг хугацаанд хиш хязгаар томоохон өөрчлөлт гарахгүй бөгөөд тодорхой хэмжээний зовсонгийн байдалд хүрвэж болцсохгүй гэсэн үг юм. Энэ хооронд сүм бүсэд улс орнуудтай хийх ирээдүйн мөргөлдөнд илүү нохцтой биш шийдэв. Түүх маань нэрээд урт замыг туулсан тул Небусгийн сая дэргийн шил хэр хол ясныг точин томлон хүргээ. Эхний томоохон үйл явдал бол цэнхэр арьст гөрөл хүмүүсийн ямгаасаа хөгцсөн Рократтай холбоотой байв. Тэрээр Небусад сонгогдсныхаа дараа өнгийг өөрийн хяналтад авсан. Хоёр дахь том үйл явдал бол эртний үдэшгүй муухай амьтан болох Калаптраг ярьсан явдал байлаа. Ингэснээр сүм бүн тэрхүү муухай амьтны огшимыг авч ариун гаратны Срасыг бүтээжээ. Гурав дахь том үйл явдал бол Мишхи хүмүүсийн өмг болон хоёр толгойд бузар бурхныг ярьж Небула энгийн чөтгөрийн шин чанарыг олж авсан явдал байв. Дөрөв дэх том мөч бол сарны тусламжтайгаар автоматжуулалтын цайзын төлөх нууц ажиллагаа ба толгойн байлаа. Небусагийн зөгнөс үнэн болж хайн эцэст нь өөрийн бүх ах эгч нарыг давж хаан ширээн суужээ. Тав дахь үйл явдал бол автоматжуулалтын цайз руу халдсан эльфүүдийг ярьсан явдал байв. Тэдний яриагийн дараа Небула мөн элдрийг өөртөө дагаар оруулжээ. Небула цаашрын салангус болон Линчоникийг ялж эльфүүдийн хойд эргэвчүү нөлхөн өмнөд хязгаар торшихотой нарын магаан тасгныг эзлэв. Небулагийн бас нэгэн чухал ололт бол Оризаныг нийслэлээр сонгон хөхрөн улсыг байгуулсан явдал байлаа. Одоогийн байдлаар бидний таарсан тоглогчдод Небула, Хигемона, Изер, Линчоник болон Салангуснаар багтж байна. Хоёрдугаар улирал маань Оризаны хүл хөдөлгөөнтэй зах зээлийг дээрээс харуулсан гэж хүчтэй камераар хийдэг. Тэнтхийн нэгэн лангуун дээр улаан нөмөрхтэй өөр нэг гөрүүл босох гэсэн шинээр хийсэн бүтээгдэхүүнээ удирдагч Роктоп хаалтайгаар үзүүлэх бөгөөд тэр нь цаасав. Рокуны талаар давшихад Ксож үлдсэн Ленардын нэгэн цаасны тархан гэж өөрийгөө хэлсэн хэмээн тайлбарлав. Түүний ачаар тэд торгоноос хөнгөн бөгөөд хямд цаас хийх аргыг сурч авчээ. Рокро үүнийг хийх явц хэцүү эсхийг асуув. Гэвч Ксож Оризонд хийсэн дугуйнуудыг ашигласан учраас энэ нь маш энгийн гэж түүнийг тайлбарлав. Цаасны нийлүүлэлт тавтуртай болбол тэд цавцлыг илүү их хэрэгжилж тэмдэглэж хөтлөх боломжтой болж сая зэргийн шишин том асхан мөрөгчлөх байв. Ингэснээр тэдний бичиж үлдээсэн төв хизээч мартагдахгүй илээ. Рократч бас тэрээр залээд бас нэгэн зүйлс харуулахыг хүсжээ. Цаас нь сайн чанарыг боловч хэрэг хэн нэгэн үнийг сүйтгэл засахарахгүй болно. Раг бурхан нь тэдэнтэй хамт байгаа цаг түүний тал ирший дайчид болон зажээ. Тэргүүтээ хошиг нөхдүүд байгааг үргэлжлүүлэн хийв. Тэрээр дайснуудаа ялж чадна гэдэгтээ идэвхтэй байна. Гэрч хэрэг тэдгээр дайснууд хоёр хуваагдвал тэдний бурхан ч гэсэн нэгэн зэрэг хаасаагүй байж чадахгүй. Тиймээс Рак нэгэн төлөвлөгөө бодож олжээ. Тэрээр газрын зэрэгтэйгүү шугам татаж хамгаалалтын хан босгох гэж байгаагаа хэлв. Зажийн энэ санааг дэмжсэн ч ийм хэмжээний хан барихад маш их хугацаа шаардлагыг өдөртөгчтэй санууллаа. Тэдэнд автомат цайзын хөвгчтэнүүд байхгүй бөгөөд ховор олддог чулуугаар барих учраас жинхэнэ хамгаалалт болохын тулд автомат цайзын ханаас өндөр байх шаардлагатай. Бага бүх хүн хүчээ дайчилж бүх мөнгөө зарцуулсан ч үүнийг дуусгахад хамгийн багадаа 100 жил шаардлагат хажээ. Ракуныг сонсоод гайхсан бөгөөд энэ нь хитрхи утга учраас бус. Харин анх 200 жил болно гэж бодож ирсэнтэй холбоотой байв. Гэсэн ч залигийн хэлсэн үг үнэнний ортой байв. 100 жилийн дотор үүнийг дуусгах шаардлагатай бөгөөд 200 жилийн турш ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд хэцүү байх болно. 100 жил гэдэг урт хугацаа тул Ракуныг шийдэх илүү үр дүнтэй аргыг бодохоор шийджээ. Төр бодсны эцэст Рак ихц эрхтэй хож болон 3 намыг байгалийн хамгаалалт болгон ашиг соёг санал болгов. Хэрв тэдгээр газруудыг хасвал ердөө 80 эсвэл магадгүй 70 жил шаарддаг болно. Гэсэн ч энэ хугацаанд хүний бүхэл бүтэн амьдралыг дуусгахаар урт байв. Тиймээс Рак өөр нэгэн тис өөр төлөвлөгөө санал болгохоор шийджээ. Дайсныг саатарлахад анхаарсаа хандуулахын оронд холбоотнуудаа илүү хурдандууд харгыг хэрэглэж болох юм. Тэрээр газ болон утаан төхөө бүхий 5 яндангийн системийг ашиглахыг санал болгов. Нэг яндан асаалттай байвал бүх зүйл зүгээр байх гэсэн үг. Хоёр бол дайсныг илрүүлсэн гэсэн үг. 3 яндан асуул дайсан тэдний зүг чиглэж гэсэн үг. 4 бол тохионы цамх руу халтсан гэсэн үг. Харин 5 яндан асуул толон ихснийг илтгэн. Энэхүү систем нь бүх ханыг хооронд нь холбохгүйгээр хээж талыг хамгаалах болно. Улс нь өөрөө байгалийн хамгаалалт болох бөгөөд уушийн хөндийг цайз барьж нуруунд дээр нь тохионы цамхаг басвал хээж талын тохионы системтэй зөвөрөг гүйцэтгэн. Төлөвлөгөөгүй бүхэлдэн танилцсны дараа Ракунд хэр хугацаа шаарддаг талаар залигийн баримжаа гэсэн. Залуу туслах нь үүнийг 5 жилийн дотор дуусгах боломжтой гэж хурдан хариуллаа. Тэд анх 200 жилийн төлөвлөгөөнөөс эхэлсэн авлаа эцэст нь ердөө 5 жилийн дотор дуусгах төсөлтэй болсон нь гайхалтай байв. 3 жил харуулсан сам шиг өнгөрч бид Амазонд ирлээ. Нэгэн харшин дотор
Рак ганцаараа сууж ямар нэг зүйл гүн бодсон харагдана. Тэрээр улс орныг байгуулахаас илүүтэй түүнийг авч үлдэх нь хамаагүй хэцүү болохыг эргцүүлэн бодно. Тэрээр гадны дайснаас хамгаалахын зэрэгцээ дотооддоо арт түмнээ нэгтгэх шаардлагатай байв. Гэвч хүнээс бусад бүх төрөл зүйл гөрөөж хүмүүсээс айдаг аж. Айдсан захирагдахад хэлбэр болгодог ч зөвхөн үнд найдахын засаглалыг улам хүндрүүлдэг. Ив наримтгүй бот хүмүүс дурамжхан дагаад эсвэл шууд бослогоо гаргах болно. Түүнчлэн тэрээр хүн бүрийг цэнхэр шавжин бурханд итгэхийг алдаж чадахгүй. Хэрв хүн бүрийн зүрх сэтгэлийг нэг зөвхт хандаж харах байсан ч болоосай. Тэрээр өөрийгөө сайн дайчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч жинхэнэ хаанда хандтж байгаагаа илэрхийлв. Гэсэн ч тэрээр нэг газар хамт амьдарч зэрэгцэн оршихын жинхэнэ нэгдмэл байж тангалтгүй гэдгийг ойлгох чинээний ухаантай байлаа. Нэгэн танилцдаг хоолойрын бодлыг дэмжсэн бөгөөд түүнийг гайхшруулсан хашид гайхамшигтайгаар орж ирсэн хүн бол Старгейзер байв. Старгейзер хэдийгээр хүн бүр нэг газар амьдардагч нэг цаг хугацаанд амьдардаггүй гэдэгт итгэдэг. Рак баярсан өсөх юм болж аль хэдийн хүсэн байх хэвээр хуучин найзаасаа хэрхийний дэснийг нь асуув. Старгейзер Ракшакийн ямыг хуруу хараад орж дуугаан дансхан чимээгүй байхыг төхөв. Тэр мөчид Рокра Старгейзерийн сүүлчийн өгс үнэн байсныг ухаарав. Тэр төгсөн ч гэсэн цэнхэр шавчин бурхан тэдний өдөртөн чиглүүлэх болно. Тэрээр Старгейзерээс хойд насны тухай маш их асуухыг хүссэн ч өхөж бол ноосчлог зүйл гэдгийг мэдэх тул асуухаас татгалзав. Үүний оронд тэрээр Старгейзерийн тэднийг нэг цаг хугацаанд амьдардаггүй гэж хэлснийг нь юу гэсэн үг болохыг асуулаа. Старгейзер гадаа хотод руу харж Ракастан гэрчсэн төхүүдийг санаж байгаа эсхийг асуув. Тэр тэнгэр рүү зааж озон харагддаг одод болон махинан дах одод ижих юм уу хэмээн асуув. Рак сайн мэдгүй байсан ч ятгата үе яжиг өөр байд хийх чадж байлаа. Старгейзер цааш нь Леонрууд болон Старнуудын нутгийн талаар асуулаа. Рак тэдгээр нь бүр ч илүү өөр байдаг хэмээн хариулв. Старгейзер зөвшөөрч тэнгид өөр байдаг шиг хүн бүр өөрийн гэсэн цаг хугацаанд амьдардаг болохыг Реракт сануулв. Хаан хүний хөлт Ракра хүн бүрийн цаг хугацааны дотор амьдарч сурах ёстой ажээ. Хүн бүр өөрсдийн цаг хугацаанд өөрийн амьдралаар амьдардаг. Хэдийгээр тэд нэг газар амьдардаг ч энэхүү ялгаанаас болж тэдний зүрх сэтгэл хаваагддаг байна. Хааны хувьд Рак үнийг ойлгох ёстой. Ракрагийн мэдэж байгаагаар Старгейзерээс сурсан бүх зүйлээс үзэхэд бусд нь цаг хугацааг өөрөөр тоолдог бай. Төрөл зүйл бүр өдрүүдийг өөрөөр тоолдог учраас өөрт нь одоо ч удаа үл ойлгогдсныг тэрээр ухаарчээ. Энэхүү ухаарч нь Ракт маш хүнд тасав. Тэгээд Старгейзер яагаад хэцүү байгааг асуухад Рак гөрөөж хүмүүст дайс өндөг хүмүүст зайд сурах нь хэцүү хэмээн хариулв. Старгейзер яг үүний тулд тэр энд ирсэн болохыг тайлбарлав. Тэр цэнхэр гэрэл тодыг зааж энэ Рокрафт төлөөж байгааг хэллээ. Хэрэг хурш зэрэгтэй оддтой нэгдвэл энэ нь Кокатрестер онсон Рокракийн ордныг үсгдэг байна. Хавар гэрэлтэж өвөл бүтгэрдэг энэхүү тэнүүрч одыг овон гэж нэршдэг ажээ. Цаг нь ирэхэд овон Реракийн хажуугаар өнгөрч Рак овны цуглуулсан бүх түүхийг сонсох боломжтой болно гэж Старгейзер итгэжээ. Рок Старгейзертэй хамт байх цаг мөчөө таатай өнгөрүүлв. Тэгээд Старгейзер түнд дархны ажил шунан хайш болон Лорд Хи, Кайлин, Сэрэн одоонуудын ахлагч хүн Тамардуу нарийн дүрсийг үзүүлэхэд Рок тэдний хамт байх тулаан ор амьсгалыг мэдрв. Түр зөөрч гэсэн хүн бүр хамтдаа ив наримдалтай амьдарч байна. Эцэст нь Старгейзер бурхан түүнийг буцаанд дуудаж байгааг мэдэрч явах цаг болсныг ухаарав. Энэ мөчийг дуусгахыг хүсээгүй Рак Старгейзерийг ахад жаахан үлдэхгүйж ярих зүйл маш их байгааг хэлв. Гэвч Старгейзер үнийг үл томсорж тиймэрхүү зүйлс бол амьд хүмүүсийн ажиж гэж хэлв. Санирхсан Рак Старгейзерийг хойд насны тухай илүү хэцүү ярьж өгнө гэж найдан асуув. Старгейзер гонигтай өнгөөр хойд нас бол зөвхөн өсөлтийн ажил хэмээн хариулв. Үүнийг сонсоод Рак гонигтай болов. Тэрээр өвчин дараа юу болдгийг илүү ихийг мэдхийг хүссэн бөгөөд энэ нь түүнийг өргөж яашдаг байсан зүйл байв. Старгейзер энэ айцыг нь ойлгож амьд байгаа хүмүүс хүрээ сайхан зүй ёсны хэрэг гэдгийг зөвшөөрөв. Тэрээр үргэлжлүүлэн хүсэд юу ч өөрчилж чадахгүй гэдгийг тайлбарлаа. Тэдний бурхан тэдэнд харахыг зөвшөөрсөн ч тэд үүнээс илүү хийж чадахгүй бөгөөд энэ нь тэдний хязгаар юм. Зөвхөн амьд хүмүүс хизүүжийг өөрчлөхөөр ажиллаж чадах тул Рокра үнийг хизээч мартаж болохгүй. Рокра тэдний бурханы ордныг хараад хүндэтгэлтэйгээр хурд хонсохрөөсөө. Гэвч гинт түүний нэрийг дуудах сонсогдов. Тэрээр зүуд мэд байдлаасаа сэрж урд нь зал засч байхыг харав. Энэ бол маш чухал үе бөгөөд түүний бүх албатууд чухал асуудлуудыг хийж цуглаад байлаа. Ракара золод том хэмжээний цаас болон нөөц савчаар хаягдчихсан бөгөөд тэнгэрийг зөрөхөд хөрж шууд цаас гисжээ. Энэ хооронд системийн цанхоор ногоон хотын анхны хоншиг бол ханчдын одны хоншиг бүтээсэн чухал асуудлыг заашив. Энэхүү хоншийн одны ордууд дээр суурилсан бөгөөд оддын байрлаар саруудыг тэмдэглэдэг байна. Анчдын одны хоол нь 99.8% наригчлалтайгаар бодит тойрог замыг төсгсөн маш нарийн тооцоолжтой байв. Энэ нь 3 улсад хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд цаг хугацаар зохицуулах төгсөд ойрхон систем гэж хүлээн зөвшөөрөгдөжээ. Небула энэхүү мэдээллийг халтайгаар ажиглаж байв. Тэрээр энэхүү осолтын суурийг тавиулахаар Старгейзерийг хэрхэн илгээж яснаа дурсав. Үүнд маш их загдал гарсан ч Старгейзер мэдээллийг илүү их хилчлэгдсэн мэтгэлийн үн цэн нь буурч байлаа. Хойд наснаас мэдлэг шилжүүлэх нь үнэгүй биш боловч энэ нь зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт байв. Тэрээр Рундтай ярьж байгаа бололтой бөгөөд Леонрууд бас энэ хуанжаас ашиг хөтөх болсон баяртай байгаач Рундгийн дурамжхан царинаас харуул тэр огтхонд талагсан шинжгүй байв. Небус цааш нь энэ бол зөвхөн сарны бус харин өндөр чиглэлүүдийг тооцсон нарны хоолой гэдгийг тайлбарлаа. Тэр
ядаж үүнд бага зэрэг баяртай байгаа дүр эсвэж уушхайлаа. Гэвч тэр зүгээрч баяртай байгаа мэт дүр үзүүлсэн ч үнэндээ тийм биш байв. Тэрээр Крампус болон Вистамыг ямар нэг байдлаар хуурч чадсан ч зээж тасан гэдгээ тайлбарлав. Гаднаа нэр төрөө хичээх явцдаа түүнээс дэндүү их нууц алдсан байна. Одоо тэр эмэгтэй хэд их стресстэж түүнээ айсаар хөдөлгөө болжээ. Дараа нь Небула түүнээс яагаад холбоо байсныг асуухад твийн төв хэсэгт шинэ хүч гарч ирэх гэж байгааг тэр хэлв. Энэ нь Небулаг гайхшруулсан бөгөөд ахын цааш нь энэ магадгүй тоглогч байж магадгүй гэж хэлв. Сүүнөө түүний ингэж бодсон шалтгааныг асууж яг тэр мөчид дэргэншлийн мөргөлдөөний тохоо хоёр системийн мэдээлэл хүлээн аваа. Үйл явц улам эрчимжиж эзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, цавууг лумын заавал бүртгүүлээрэй.